Ёо энэ өдөөний агаарч нам унтсан биш. Аа? Өгдөөж босмооргүй дээ шүү. Тэ нэг бам чиг миг чилүүтэй тэр гараад байгаа юм уу яагаад байгаа. Тэ өдөөний агаар хөдөөнөөс л. За зам бол одоо ирж байгаа цаг янз юм байна энэ одоо. Энд чи Модын сум. Могд үсттэй. Модын сум тий. Булгай аймгийн. Тэгээ энэ юу ямар юм бэлээ. Өглөө босоод бид шууд ингээд өмсөл баяртай гэдэг шүү дээ. Заавал ингэж хөдөлж ийнэ. Энэ бол одоо ёстой сайн гин. Би бол одоо сүүлд үед нэг нөхөр фэйсбүүк тэгэхээр одоо өглөө болгоно гэдэг бас босцсон. Үе энэ өвдөг бол өвдөд идэг байсан байхгүй юу? Өвдөөл ингээд одоо яана бараг өвдгөө солиулах уу шингэн шахуулах уу гэсэн дэмэрээдэс чинь энэ ч ерөөсө биднээс болд юм. Бид нар өөрснөө хөдөлгөөн хийхгүй, өөрсдөө хайрлахгүй. Тэгээд юм бол эм тарай бонд. Тийм. Энэ манай Дэнк фармын бүтээгдэхүүнүүд байна л да. Одоо дагтлаг сайжруулна. Цусны эргэлт сайжруулна. Хүч тамир өгнө. За энэ байна тийм үү? Хэрэгтэй. Одоо манайхан ч ингэж шүү дээ. Ерөөсө элэг муутай гэлээ. Элэгний өвчл нас баралтаар чинь дэлхийд бол эхний тавд орж шүү дээ. Хурдны марш зүгээр дандаа тавд гөөд идэг. Хичнээн хүн хөрх ингэж байна. Тэг бид нар архитар суудсан юм уу? Агаар магаар энэ утаа хүний араас болд юм уу? Идж байгаа юм байд юм одоо бүү мэд. Тэгэл ингээд өөрснийг хордуулаад тэгэл ёо одоо ерөөсөө ёо гэдэг л үгтэй болсон шүү дээ. Босон суусан ч гэсэн. Энэ ингэж байна. Ерөөсөө энэ хамаархан. Энэ юу шүү дээ. Ийм капсултай байна. Энэ янз. Янз. Наадах чинь сайн болвол авч хэрэглэх юм шүү. Сайн. Тий. Энэ ч ерөөсөө ингээд энэ дээр бүр гараачтай байна. Халууна мэдэрдэг. Гараачтай. За ингээ сайхан өснийхээ нүрсийг хийгээд тэгээд тэр янз. Ингээд одоо хэдүүлээ өглөөнийхөө цаг. Халж өг. Халгүй энэ харахгүй. Даасаа. Нүрс. Нэг асчхуул гэдэг. Нэг асчуул янз. За энэ нөгөө өцгдөр айлаас өгсөн сүүл байна. Хорхогдны юм боодгны юу. Энэ байна. Энэ харахгүй тэр. Адагш өөр юу ногоо могоо зүсхүү. Энэс. За зүс. Энийг авчих. Годон гамбал битээ хэрэглээ. Пяр гамбал битээ хэрэглээ. Цэвэр одоо ингэх юм бол лагш натгач. Тийм ээ. Надад их таалагдаад байгаа. Хэрэгтэй. Одоо энэ одоо шүү. Хүнсний шүлтэг давс гэж байгаа. Энэ урзугийнх юм байна л да. Тэр нь хамаагүй. Гэхдээ урзугийн юу нь ч актер шүдэ хоол хүнс систем юу идэх үү, юу уух уу, юу муу, юу сан. Гэхдээ энэ хулсных энийг сонин. Хүмүүс тэгдэг шүү дээ. Одоо даавс баг хэрэглэл, сахар бол биеинд муу гэл бүх юмыг тас хориод идэг. Юм хэмжээндээ байх юм бол болно шүү дээ. Тийм биз дээ хэмжээндээ. Тэгээ энэ биш 1000 гаруй жилийн түүхтэй. Урд манай ах нар хэрэгэлдэг 1000 гаруй жилийн түүхт. Ингээд юм байна. 3 настай хулс ургуулангуудаа 3 настай болонгууд нь тайраад доторхыг хөндийлээд хулс хөндөн шүү дээ. Тэгээд дотор нь энэ байгалийн нэг далайн давсыг авчиад ингээ хийчдэг тэр дотор. Тэгээ 1000 градуст 6-аас 9 удаа 1000 градуст халаадаг. Тий хулс нөгөө хөндөй дотор нь байгалийн давсыг хийгээд тэгэхээр чи нөгөө нэг давсан дотор ч бас янз бүрийн муу сайн юмнууд байд юм ба шүү дээ. Тэр өндөр градуст муу юмнууд нь сайхан шатаад ингээд тэгээ өөрөө цэвэр яг одоо идэж болно, яач болно, уучч болно. Энэ ястас мундаг юм байлээ энэ.
Энэ одоо ямар газар вэ? Энэ хөлжийн гол Хулжийн гол чи энэ юм уу? энэ урсгаж хөлжийн гол энэ. Манай энэ газар гонжингийн одоо энэ дээд хорхоотын шанд эрхт гэдэг бол энэ. Манай голын энэ их уснастай. За. Энэ сум юундаа нэг хэсэг төрсөн ах トゥ нэр байсан. Дандаа ир гарч 100 орчим өнгөрсөн улсууд. Тэгээд усны чид байна. Гэхдээ тэгсэн чинь ингэсэн. Хүн асууж илдээ. За та нарын урд насалдаг юу нууц нь юундаа байна гэсэн. Энэ усыг зааж өгсөн. Усыг заах. Тий. Па. 80-90-с буудгүй. Тий. Хүй ямар сони. Тэгэхээр ус гэдэг За би чамд нэг алтай сонин түүхээрээ. За. Энэ дээрвэс улсууд энэ манай энэ хойно нэг дүүгийнх нь буугаад. За. Тэгээд одоо хамгийн бага дүү одоо нэг чуганц 78 та чуганц. За. Одоо 100 амраад явах боллоо доо. Би одоо нүдээр харж байна. За. Тэгээд машин цугт нь 4 ах нэг иг чинь миний хүү гэж үнсээд 78 та хүнийг. Па. Миний хүү. Миний хүү гэж үнсээд би хараад нүднээс нулимс гарч байсан. Заримдаа ингээд цаг сайхан үед бол 60 гаруй унаг татдаг биш үү? Тий, манайх нэг Тэгээд тэрийг ч 2 цаг болоосаа 2 цаг болоосаа өөр хүн байхгүй. Энэ хүнийг та одоо зовоож байгаа юм биш үү? Тэр их одоо тэгэл айраг цагааг одоо яах вэ? тэр их айраг цагааг чи яах вэ? Тэгээд тэр ирсэн ч очид гэж бас тэрнээс чинь уун. Тэгээд ууж байгаа тавар шууч одоо мөнгө төгрөг өгд юм байгаа өгдөг юм уу? Ой юу тэрнээс юу ирсэн ч очингоо одоо айраг өгч мөнгө авахгүй. Тийм байхгүй. Наач амар хөдөлмөр шүү дээ. Хөдөлмөр л дөө. Амар хөдөлмөр шүү. Хөдөлмөр. Тэгтээ бол гүү тэрэн дээр бол юу тийм байхгүй. Яа үгүй юм уу? Явахтаа мөнгө цаасгүй. Тэр чи ирсэн ч очин наад бас нэг энэ зэргийн амьдралтай байгаад би нэг ирсэн ч очиндаа айраг өгчөөд айргны. За харин явахтаа айраг авчмааг бол тэрийн мөнгөөр өгнө. Уухад бол хязгааргүй үнгүй. Танаа энэ чигээд буучвал зүгээр юм шүү. Үнгүй юм. Одоо өнөөдрийн зах зээлд үнгүй юм гэж байхгүй ширхэгчүүдийн зөвлөлтөөнтэй. Та одоо тэгж их хөдөлмөр хийчихээ. Би одоо хүүхдүүд хэлдэг. За намайг би бол арай мөнгө ав. Хүнээс мөнгө авахгүй. Миний хүүхдүүд энэс хойш яах юм гэдэг хэлдэг. Тэгээ та нэрээ сони үе юм аа. Ийм хүн одоо Монгол бол ховорцсон ш. Өнөө цагт хуучин ямар байсныг би мэдэхгүй. Манай голдууд олон би. Би гол мэдхээсээ манай гол байтхан манай сумныханд энэ ийм олсууд амгагч намраад сайхан тэгдэг. За зарим нь бол мөнгө авдаг бас сураг дуулдсан зүгээр бас байдаг юм шиг байна. Одоо ингээд хотод биш үү? Өхрийн мах хилэн 40 мянга гэл явж штэ. Тэгээ хотынхан малчдыг хараад муусаа юмнууд стадаараа одоо энэ тэр их малтай байж одоо ингээд энэ одоо уг нь бол амар хөдөлмөр мал өсгөх гэдэг бол тэ. Та юу гэж бодож байна? Миний хувьд яг одоо энэ хөдөлмөрөөр биднээс чинь яг үнэн цагаанаараа яг амьдрч олсууд. Ямар ч тийм арын хаалга танил тал ямар ч юм байхгүй шүү дээ. Тэгтээ зэрэг бол одоо малыг бол бас их өндөр үнэтэй байвал бас тэр нэг ядарсаар түмэндээ ачаал хүнд өгнө. Тэгэн шүү дээ. Дундаас яшаад аврахтай нь бол тэрэнд бол үйлчлэхгүй л дээ. Тийм л. Тэгэхээр бас аль алцлын харгалцсан байх хэрэгтэй. Зөв шинжлэгдсэн тэр гэж байгаа байхгүй юу? Зүгээр нэг өнгөн заслыг гэдэг нэг гэрэл чийдэн наануу цаануу гэдэг ингэсэн юм биш. Тэгэхэд чинь бол энийг ингэж 100% сайжруулна гэдэг бол үнэн сони. Энэ нэг сони сонссон байхгүй юу? Энэ ингээд Японууд өөрсдөө ингээд оюун ухааны мундаг тэрэгнүүд хийгээд Японд бол нэг ч байхгүй юм 62 ч байхгүй 63 ч байхгүй. Ер нь бол ийм том ланд мадч байхгүй. Нэгдүгээр тэнд бол хэрэгцээ байхгүй л да зам аргун сайтай. Энэ бол хаашны тэр гадаад руу гаргаад байна гэхээр юу руу гаргаж байна? Австрали руу гаргаж байна. Сауди Араби руу гаргаж байна. Америк руу гаргаж байна. Тэгээ Монгол руу. Японууд гайхдаг гэж юм шиг. Та нар ийм ноу хав амар тэр хийчихэд ягаад Японд зардаггүй? Ягаад Япон хүний шин унах тийм боломж байдгүй ингээд дандаа гадны экспортын захиалгатай. Тэгээд ерөөсө гадагш нь гаргаад идэг бас л сонин нөхдөөч нэрэ. Энэ ингээд ийм транспорт зам гэдэг ингээд зүгээр бөмбөлцөөд байгаа байхгүй. Ерөөсөө энэ амортизатор бол мундаг. Тэгээ энэ доороо нэг автомат амортизатортай.
Энэ нэг англи тоглохыг өөрөө мэдрэл үндсэндээ дээшээ болон доошоо суулсан. Яриа байхгүй. Буянгийн жагаагийн хэлээд байдаг бол бас л ингээ барьж үзээд ингэхээр бол үний юм биш. Дугуй урдлын дугуйнуудын хойтлын янз бүрийн болоод ингээд бол араама хамгаалсан, күүзүү хамгаалсан баста бакпак ийм том одоо төмөрөх юм уу гэдэг. Гэхдээ тэр нэг сүүлийн үеийн зүгээр муу хар төмөрөш өөрөөр хийцэн. Яг гэвэл аюулгүй байдлаас амар чухал юмнууд хийж штэ. Юм болоод ингээд бол араам нь гулзээсэн, тэр нь гулзээсэн яаш болчдөг. Энэ бол өстой гонжин жоо юм байлээс. Тэгэж амар бат хийгч нь бол энэ бол аюулгүй талаас бол өстой үнэхээр сейфти. Энэ бол өстой янзын гоё тэрэг. Өдөө ингээд 100 цагаар ингээд сайхан юм сайн найдвартай тэрэгтэй явж яах гэдэг бол чухал та. Алын язгуурт дээдэс алшаач хүртсэн шим таван тэгдэг гайхагдах тансаг Монгол. Шимко шимийн коктейл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэст хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч, хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Хулсан давс компани. Хүрээд ямар гэж юу вэ? За чиглэл компани янз цагаа өгөх юм байна. Чиглэл компани хийж байгаа энэ Монгол хөр энэ төмрөөр хийгээд байна. Манайх урд нь ингээд энэ фяван саунуудаар ингээд зайргам хийдэг байсан бол энэ жил гоё зориултын бүлүүртэй юм сайхан хэмжээнүүд ерөөсөө захиалгаар ингээд том жижиг хамаагүй хийх юм байлээ. Хүүрэндээ айргаа хийж сама хийж өнөөдрийн айргийг бүлэх гээд тэд ур байж байна. Айргийн хөхөр гэж шүү. Айргийн хөхөр. Балмал гарахгүй, зэвэрхгүй. Ямар нэгэн төмрийн амд амтдахгүй. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хөвшил, хорт суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлтөд сэргийлэх Milk Thistle, Silymarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. За янзын гоё байна.
Энэ борцны үнэр галын үнэр салхи. Энэ гал дээр хийсэн хоол нэр үнэхээр сонин шүү дээ. Яагаад тийм өөр вэ? Харин тийм, тэрийг сонин тий. галын тэр юм орсон Цай- юм уу? цай Ямар хоол очир вэ? Гал дээр чансан цай гоё. Нэг учир байна тэр. За ингээ сайхан өнөөдөр чи ойрын хэд хоног энд ч ирээсээ бороо ороогүй гэсэн. Одоо ийшээгээр сайхан байна. Одоо ингээ бодох нэ. 30 жил өнгөрцөн гэдэг ч бас л тоо юм биш аа. Тэ 30 жил гэдэг чинь л 30 жил байд юм байна тийм биз? Тэ. Тэгээ ингээд санахна 30 жилийн өмнө телевиз анхны жил. Өнөг шогийн болсон. За одоо анхныхаа нээлтийг 9 сарын 26-нд хийгээл эфир эхэллээ гэл. Бас 80-аас нөхөдгээд баахан амт телевиз дээр. Ингээд баяр хүрэх гээд зарим нэгний гожин можин юм барьцсан. Тэгсэн намайг тэхгүй. За ороод анхны эфир явж гин эхлүүлээдэх гээд. Нэг үг хэл гэж байгаа байхгүй юу? Жаарлаа. Ороод ингээд ярьлаа одоо гэл. Одоо ингээ анхны чөлөө телевиз 25 дугаар сууг мууг одоо анх удаага үзэгчтэй хүрж гэн та бүхэн сайхан байна сайхан амарч байна уу гэж орой гарсан юм чинь. Бурж өглөө. Яриа л. Чүү гэж босгосон юм чинь ярих юм их байна штэ. За ийм хөвзөөр ингэж босглоо хөө гэдэг ингээл. За ингээл дуусаал гараад ирлээ би. Баах үг гэлчихэд. Гэсэн нөгөө хордоо зогсчихсон усуд инээлдээд байх юм. Яасан бэ гэх чинь дуу ч байхгүй дуу ч гараагүй амд ангалцаад байдаг гэдэг анхны энэ нэг дурслан муутай байхгүй да. Тэгтээ ванирууд гэсэн. За зүгээр чиний юу ярьж байгаа тэр дээр хүмүүс амны чинь ингээд ойлгоцоо өдгөнөр ойлгоцоо тэгэж хөглөж ийлээ. Би шин телевиз хэрэглэх газрын дарга байсан. Радио телевиз. 1200-1300 ажилтнаа дандаа сэхэтнүүд. Бурхан минь аимшиг сууд байсан бохтой. Юу яам тамга болоос тийм биш. Нэг радио, Монцом, Новости Монголи, Монгол телевиз, гэрэл зургийн газар гэдэг ингээд баахан салбартай. Тэр чинь ингээд нийлэхээр чинь 1200-300 гарч байгаа байхгүй юу? Нийт хүмүүс нь тий. Тэнд 2-3 жил ажиллаад тэгсэн чинь нэг л болдгоо. Нэвтрүүлэг хийгээд ингээд сурцсан хүн чинь даргын нэг өрөөнд ороод эндээ нарийн бичиг мичгтэй ингээд шавгаа явчихгүй. Уйтгартай гэж хийдэг ажил нь гар үсэг зурдаг. Гадаад явдаг. Машин ундаг. Тэ. Сайд эрэхтэй тушаал байхгүй юу? Тэгээ 2-3 жил болж байгаад тогтдоггүй юм. Нөгөө нэг юм хийгээд ингээд олив охтон шиг ингээд хүн чинь тэнд очиод нэг юм бас суугаатай нэг бурхан багш шиг ингээд гар үсэг зураад ингээд чинь тэр ч тогтохгүй. Миний ажил биш байхгүй юу? Тэгээ би жасраагаа дээр бас ерөнхийдөө одоо би болио жасраагаа яагаад байгаа юм бэ? Би одоо өөрийнхөө ажлыг л яаш нэг өөрийн гэсэн телевиз элдв юмтай болъё гэдгсэн. Чи телевиз хийх чам мөнгө байхгүй гэсэн. Чи телевиз чи мөнгөөр хийдэж техник юм чи юугаар авах юм гэдэг. Гэт болгоо энэ олон улсууч гахаа махаа чирээ ганцаа хийгээд ингээ мөнгөтэй болж л шүү дээ. Ягаад болдгүй юм гэсэн. Хоёр орлоо тийм байхгүй. Өөр сүйдээ аав ээж чи хэлэн шүү шамаг. Тэгээд хажуу өрөөнд яа. Жасрагаач амар тамхитдсан шүү дээ. Байсан шүү дээ. За нааш хоёулаа ийшээ тамхитдтэй гэдэг. Өрөөнд ороо тат хоёулаа өөдөө шүү дээ. Тамхи татаал. Тэгээ 3 дахь за ясруу хөдөлмөрийн хуулийн дагуу би танд ингээ өргөдлөө өгсөн те. Одоо бол би ингээд ерөөс боллоо. Аяллаа л гэсэн. Гөөмөн гинэ хонгор тэнэг байна да чи одоо явдаа яв гэд. Тэгээ хадагчихгүй юу. Тэгээ амралтын мөнгө аваад гэртээ суулаа. Мөнгө дууслаа. Нято. Нэг телевиз байгаад нэг үлгэрийн мөрөөдөлтэй нөхөр. Тэгээд хүмүүсийг хорлсон байхгүй одоо. Татчих шít би ганцаар яа телевиз болох юм.
Манай Авермед гээд дөрвөн бэрхийн манай тэнцч бас нэг хэлсэн редакцийн дарга марга сүртэй. Тэгэхээр манай л уцдахгүй. Үгүй өгөө телевиз байгаад ингээд тэгээл та гэж. Тэгээ яах вэ? Үгүй өргөдлөө гэж хүрээд гэсэн. Тэнийг авираач нь бол бас их ухаантай чамбаа хүн шүү дээ. Дараа нь паригж байгаа гэдэг оноо алдартай. Париг руу уцсан чинь хомпод гээд маргааш нь өргөдлөө өгöd ажилласаа гараад. За ингээд жагаа гэдэг мундаг инженер, гамбаа гэдэг бас нэг мундаг инженер. 4-5 хүн ингээ хорлцлоо. Тэгээ гол ирэг дээр тул ирэг дээр хэлүүлээ нэг арх цадлаа. За одоо телевиз байгаа нэг үлгэрээ ярьлаа. Нэг цаарч байхгүй. Телевиз байгалнаа л гэдэг. Тэгээ сүүлд энэ залуучуудын соёлын төвд очиод ганц зэрэг захиралтай. Найзуудтай гана эвлийн те эвлийн ажилтан шүү дээ. Тэгээ ганц зэрэгтэй ярьж байгаа төгш өгшөө нэг хэдэн өрөө өгөөч. Яг ч арааж байгалнаа телевизийн амар том бүлт төсрээд. Тэгээ муугаа мэдхгүй түрээсээ төлжөд 3 өрөө авчиж байгаа юм тэнд. Энд нь студид энд ингээд. Тэгэл одоо мундаг офис мафстай суугаал 4-5-аас ууцсан. Учраа болдгоо яаж мөнгө олох вэ гэж. Тэгсэн чинь тэр үед чинь энэ юу байхгүй орон сууц баяр баригдаад парост одоо радиатор тэр чинь Оросоос орж ирдэг ус. Одоо нэм нэнгийн юм чинь төрж байхгүйсэн шүү дээ. Тэгээ баяр зогссон. Хүлээлгэж радиатор байхгүй. Тэгэхээр сэтгэхгүй юу. Ерөөсөө юу яа. Энэ нэг аймагуудад нэг материал техникийн хангамжийн нэг жижиг юмнууд ш. Одоо бааз маягийн юмнууд. Тэгэхээр нэг зүйл 130 хөлсөлж аваад хинтүрийн явж. Хинтэд очил парикад дагуулсан ойлаа. Баазар хашаанд нарсан чинь нөгөө амтэн чил дарга байна уу гэсэн. Тэнд байгаа. Орсон чинь нэг залуусаж хөрх. Гэнэ тэр үчи бид ч бас нэг одон царууд байлаа шүү дээ. Амтэн танд цаггүй залуучууд малуучууд ингээд парик чинь тэр нэг центавр янз бүр юм хийгээд ингээд. Парикт намайг бол амны арах гэж хэвээр панаал гэд нэр амар ах. Орохдоо за хөөш 2 шил кармалч хийш. 2 шил архиад гарыг. Нөгөө залууч хөөрхөнд танаас үед болоод ингээл битэрч явахдаа өнөхийг гаргаал. За гэнэ. Жоохон халааж байгаа муу санаатай байхгүй. Танад пар байна уу гэлдэг. Бага гэлдэг. Пар өгч гэж. Гараад ачаач. Тэгээд 30 чиргүүлтэй 30-тай тэнд байсан аймгийн бүх парыг гусаайцсан. Бүгдийг ачаад. Тэгээд тэрийг ирээд энэ одоо нэг парго барилгууч нь алж шít. Энэ Сантягныгийн комплект ажилладаг одоо барилгачтай холбооны дарга марга байсан. Тэрэнд шахлаа. Чи өгшөө энийг авчих. Хэд гэж байгаа юм. Нөгөө бид нар одоо энэ зовлонгоо ярил мөнгө байхгүй. Тэг эхлэлийн мөнгө хэрэгтэй нөгшөө. Чи нэг авч нэг буян болоо чи жоохон үнэтэй авчлаа гэл. Тэгсэн чигээр хамт ойлгоод тэгсэн. За тгий би тэгвэл тэдээр авчиг гэдэг. Тэгээ параа буулгаад бас хөөргөн мөнгөтэй эхэлтий. Нөгөө юу ареал спирт цааш болж байгаа байхгүй. Тэгэж эхлээд өнөөдөр 1996 оны 9-р сарын 27-ны өдөр. Өнөөдрөөс яг 29 жилийн өмнө монголчууд та бид үндэсний зурагт радио гэдгийг анх үзсэн. Энэ 29 жилийн хугацаанд та бид эх орныхоо энтэй тэнтэй болж байгаа энэ дэлхийн бөмбөрцгийн хааж болж байгаа хамаагүй магадгүй сансар огторгүй нар саран дээр болж байгаа үзэгдэл үйл явдлыг ч гэсэн гэр орондоо суугаад энэ сэнхэр хайрцгаар үзэж ирсэн. Тэгвэл өнөөдөр та бид энэ одоо үзээ сууж байгаа энэ суугаар чинь 25 дугаар суваг нэртэй телевизийн бас нэг хөтөлбөрийг нээж байна. Тэгж үйлээ үзэж явж иж босглоо. Хайран байхгүй үйлээ үзэжтэй босгосон юм гэдэг бол үүдний шалны алчир хүртэл хайран санагдаж шүү дээ. Ягаад гэвэл нөгөө олсон жоохон мөнгнөөс авч байгаа юм чинь те. Харахаар бүх юм л үнэтэй харагдах. Яаж гамдах вэ? Яаж хэмээх вэ ингээл. Асал гоё. Тэгвэл бид нар ч одоо энэ хугацаанд нэг сайн юм. Банкнаас зээл авах. Уг нь зээл авах боломж бол асар их байсан. Ягаад гэвэл энэ улааны үрийг ч худалдаж шүү дээ. Тийм биз дээ. Банкнаас зээл аваагүй, хүн амтан улхтаагүй, одоо нэг борж өрхөөр цэврээр явсан байхгүй юу? Дэми ярьсаар л үнэхээр ам цангаж. Энэ хараа. Энэ нэг Шимкогийн ийм хөөрхөн гүцтэй. Тийм биш. Ийм хөөрхөн тулгатай. Тулгатай. Тэгээд энэ чинь энэ дээр нь ингээд юу яана? Энийг асаач. Энд ороос чинь төөннөөд Халуун байна. нөгөө арих жоохон бүлээс гэж унаа гэдэг чинь. Тэгээд дотор нь шар тос хийчихвэл тэгээ банилээ.
За ингээд. Бороотой сайхан зөвөрөөхөө өдөр энийг өрчин дотор халаан штэ. Оо энэ ч бас сундагтайгаа. Алтай нутагт минь хоолой болоорой улаанд байдагсаа хоолой болоорой харан сухай хайртай живийн бүвээ санагдагсаа Олын нурын шогахадолго ой ханхохо домдод мэдгсаа ой ханхохо олахих сонсон хантраэжинин бувэ санагдагсаа цахлоо бидэр техноранда эрдэнийн цагаан долгоо мөрөлдөгсаа эрдэнийн цагаан долгоо харахлаа эжимийн цагаан сушиг санагдагсаа эрдэнийн цагаан долгоо харахлаа эжимийн цагаан сушиг санагдагсаа Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэст хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч, хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Хулсан давс компани. Алын язгуурт дээдэс таашаач хүртсэн шим таван тэгдэг гайхагдах тансаг Монгол. Шимко шимийн коктейл. Ингэж оруулаад. Оо, ингэж авах юм уу? Тэг ингэж авах. За энэ яадаг сав ямар өчтэй сав? Усны чиглэл компани. Усны сав шүү дээ. Монгол төлөвлөгөө наалт гэж зориулсан. Сэрвэ 20 литрийн усны сав. Гоё устай.
сайхан машины гард хийж шүү. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Denk Farm. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөөс сэргийлье. Liver Active. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хөвшил, хорц суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлтөд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. За, амар сайн байна уу? Цуслан сайхан. Сайхан. Юу аах вэ? Чи айгуу сайхан удаасан сайхан болсон биш. Хөдөө яваад Харин тий. салган зохиолоод. Венестэй янз бүрийн газар шүү дээ. Ямар сайхан газар юм. Сайхан. Энэ танаа нутггүй юу? Үгүй юу. Үгүй юу? Манайх чи ховдох шүү дээ. Та тэгээ яаж яваад энэ дээрээ ингэж энэ бөөрийг олчих вэ? Армян гамбай өтер чи одоо үргэлж загсан да энэгээр. Энэгээр явдаг. Тэгээд янз бүрийн гой суурьчээ. Ярих юм болоо. Энэ чи одоо энэ 5 байсан байгаас. Тийм байна. Энэ чи жил болгон нэг байсан байсан. Нэгээр сэрэг. 5 жил болсон байсан биз дээ. Тий, 5 жил болсон байсан тий. За. Тэгээд найз нөхдийн хүрээнд бас нэг хэдүүн авал авчт юм байна тийм үү? Тий, ерөөсөө л нэг дандаа л манай багш нар. За. Багш нар уран бүтээлчтэл ирнэ дээ. За. Сайхан юм аа, сайхан ярих юм алах. Та тэгээ 6 сар гаргаад ирчт юм байна тийм үү ер нь? Тэгээд буухан 8 сар 25-нд хичээл эхлэн болсон тий. Бүтээл хийж гэнэ үү та? Яах вэ одоо тэгээд бас юм яаж зүгээр яах вэ? Тийм ээ. Хүүхдүүд хичээл заахан заагаад энэ жил хүүхдүүдэд одоо ер нь тэгээд суулаа да одоо. Суулаа одоо. 25-ын бигээс бид нэвтрүүлгэнүүд хийдээ. 80 гаруй хүн орсон. Энд одоо 20 гэдэг чи бараг 60 хүн байгаа. Ийм 3 бот хэвлүүлсэн. Ямар гоё. Хүүхэн. Тэг одоо энэ ч л үлдэн шүү дээ. Нэг манай нэвтрүүлгээр орж исэн улсуудын яриаг сэрүүлээд ном болгоод тэгээ энийг үлдээгээд ингэсэн. Эндээ сайхан гэрүүлийн одоо энэ хэм бэ? Хайдугаа ямар гоё юм. Тийм байна. Хайдугаа. Бүгд байна дөө одоо тэгвэл. Бага. Тийм байна. Энэ хэм байна. Актив ширэндугаа хамт. Ширэндугаа ороо хасан. Чадраа. Сулимаксар. Маги. Пэрлээ. Пэрлэгч. Тий. Шару. Санаанац. Шарман. Тий. Энэ норсон бууга. Тийм байна. Вэ ингээд бол энэ одоо бүгд байгаа. Наад чи ерөөсөө энэ уншихад биш. Үнэн дүүхэн. Тэг манайхаас тэгдэг байхгүй ингээд Жансан нурыг мэдлгүй нэг хөгжим зохиодог. Нөгөө нэг киноны юм хэлээд яг нэтер дээр хэм байсан, хаан төрсөн, ягаад гэдэг бүх юм энэ дээр яриад сэрүүлсэн учраас бол энэ хүн чинь нэг тиймэрхүү хүн байсан байна гэдэг ойлголт аваад их зүгээр. За. Энийг танд үлдээнэ. Та завтаа цагаараа харж байгаа. Тэгнэ. Энэ манай Монголын Шимко гэдэг шимийн архины коктейл гэж. Энэ их зүгээр энэ. Янз бүрийн живэтэй, ТV-мивтэй, мүзэлзэн гэл одоо янз бүрийн юугаар хийдэм байна. Цэвэр Монгол шимийн архийг дээр нэг жоохон. Манай Монгол ийм гоё. Одоо нөгөө Сакамака гэл янз бүрийн байдаг шүү дээ. Тэрий чинь байлдан дагуулна гэхэд тэд чи яг нөгөө цагаан бодааны ямар хийж байгаа. Энэ чинь бол цэвэр малын сүв хамаагүй лөө. Тий. За энэ сайхан номыг чинь нараа өтер одоо сууж үзнэ тий. За. Гоё юм бүтээжээ. Сайн та энэ л үлдэж байгаа. Ном л үлдэн шүү дээ. Тэгэн. Би ч одоо аавынхаа нэг номыг хийсэн, одоо өөрийнхөө номыг хийж байна. За. Харин тэгээд бас тэр чинь үндсэндээ одоо сургуулийн түүх тэр чигээр болчих. Сургуульч биш. Одоо тэгэл миний ажилласан хамтарсан бүтээл бүх юмнууд тийшээ ингээ ороод. Тийм болоход тэгээд одоо 2 жил болж байна. Бичээд бичиг багтаа. Дан фото. Фотогоор зураг. Манай фото зураг дандаа өөрөө зураг авдаг байсан. Тэгээд тэрний архив гэж үслэж ихтэй хийх архив. Минийх гэж бүр хачин их
Одоо бушуухан л нэг ном болгоод тэрийг гаргахгүй бол тэгээд одоо өчигдөр Монгол варцгаа хийсэн. Өө ямар сайхан юм. Сос. Талхмалхаа барьж чинь үгүй юу? Би энэ хонгорвог дээр нэг цэцэрлэг байгуулсан. Цэцэрлэг Тэг 20-30 хүүхэд орно. зөө. Ийм цэцэрлэг байгуулсан бүр. Өө за болж штэ чөөх. Хаа. Одоо бас нэг Сони нутагт нь байгаа юм чинь те бас нутгаа юу яах хэрэгтэй тийм. өөх энүүгээр ингээ зургнуудаа тавьчихсан. Яг энэ нэг дээр үеийн чим байгаа. Хаа. Иймэрхүү завтай. Ямар ийм завтай. Тий. Энэ бас л өнжгөрийн барьцсан биш. Энэ манай одоо энийг хариуцж байгаа нөхөр маань одоо энэ тэр зогсож байгаа. Тий. Цурхаа биш тийм тий. Цурхаа тий. Оо ямар том юм бэ. Хоогод зогсны ширлэг бол өстой янзаа хийж. Энэ бол өстой янзтай. Алгана гэлөө юу гэлээ? Алгана. Окунаар хийх юм байна да. Хамгийн амттай гэж байна тий. Хамгийн амттай. За онцтой гайхалтай болж байна. Юм юм аа. Үлэг сэнттэй. Тэгэж бах янзын сайхан дайлууллаа. Хоола, загсны янзын шарсан мах идлээ. Үнэхээр одоо сайхан хүлээж авсан танд баярлалаа. Өстой гоё сэтгэл гаргасан байна. За. Тэгээ бид танд чиглэлийн гамбал өгсөн шүү дээ. Жин нэрж. Энэ бас тэр чиглэлд компани хийж байгаа. Энэ одоо ус хийж болон цэцгийн мүцгийн айраг цагаа нөгөө манайхад янз бүрийн юм хийдэг шүү дээ. Тийм байхгүй. 10 гэж байна. Тийм баха. Оо энэ тагмаг бол асгар нь гоожно гэж байхгүй. Чамбайд. Та хөдөөгөө амьдарч байгаа юм чинь энийг танд бэлгэлээ. За их баярлалаа. Ямар их бэлэг өгж байна. Зүгээр. Их дайлууллаа шүү дээ. Юу гэсэн хариутай бол бариутай. Тэ. За энэ ч одоо бараг л нөгөө арай нөгөө юм нэрдэг юм биш байгаа даа. Нэрж болно. Самгаа хийж болно тоо. Тийм байх. Тэ.